Концертын 1-р анги Баслаач хөгжмөчийн коллежийн бүрсэн оюутан намуу мэргэжлийн багш Монгол Улсын соёлын төвийн ажилтан мэргэжлэгч Чулуунбаатарын мөнх эрдэнэ. За энэ зохиолыг бичсэн Эрдэнэ хотод соёл урлагийн их сургуулийг алдарт соёлын насаг дөржин удирдлагын хөгжмийн сурвалж мэргэжлэр төгссөн. Дараа нь одоо саяхан Москвагийн Гиннесийн академик төгсөж ирсэн баярлах хөгжмийн сурвалж байна. Тэгээд энэ ятга найр хөгжмийн концертын гол онцлог гэвэл хөгжмийн сурвалж ярьснаар ямар нэг өгүүлбэмж байхгүй. Зүгээр зохиолдоо бол баруун Монголын бие биелгээний татлагын тэр хэм хэмнэлийг тэр сэдвийг бол өөрийнхөө зохиолыг гол сэдв болгож авсан. Тэгвэл тэр зохиолоос аваагүй хамгийн гол нь хөгжимчний ур чадварыг гаргах зорилготой гэж хэлж ирсэн. Тэгээд ер нь бол энэ дандаа хомстой тоглодог. Хөгжимчд бол нэлийн адармаатай хэцүү. Эрдэнэ хот бол ятгыг мэдгч зориул хөгжимчин зориулж ийм хэлбэрээр бичсэн байна. Тэгээд хөгжмийн зохиолч маань хэлсэн 2011 онд концертынхаа 1-р ангийг зохиосон, 2015 онд 2-3 дахь ангийг зохиосон. Ийм бүтээлийг одоо та бүхний өмнө хөгжмөчийн коллежийн оюутан намуу басан төлж сонирхолтой байна. Удирдаач Монгол Улсын соёлын төвийн ажилтан Нямдаш.
За, нийслэг сайхан хөгжимчөндөө баярлалаа.